Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Загцүрэн олон улсын олимпийн хороо болон олон улсын спортын холбооноос санхүүжүүлдэг их хэмжээний хөрөнгө мөнгийг өөрийн мэд хувьдаа зарцуулж байна гэх мэдээллийг Монголын спортын холбоотын төлөөлөлд өгч байсан мэлээ. Тэгвэл энэ мэдээлэлд Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Загцүрэн тайлбар хийлээ. Монголын үндэсний олимпийн хорооны дарга Загцүрэн нь 2014 оны 1-р сарын 27-ны өдөр Монгол улсын шүүхээс албан тушаал эрхлэх эрхээ 2 жилээр хасуулж жирийн дэглэмтэй 20 ангид 3 жил хорих ялаар шийтгүүлсэн ч өршөөлийн хуульд хамрагдан ялаас чөлөөлөгдөжээ. Тэрээр хорооныхон захиргааны албан даргаар ажиллаж байсан хуулийн зөвлөх наран цэцэгтэй хамтран албан тушаалаа уруулан ашиглаж олимпийн хороонд их хэмжээний хохирол учруулсан хэрэгээр шүүгджээ. За бүр тодорхойлбол Загцүрэн нь олимпийн хорооны 3.9 тэрбум төгрөгийг завшиж өргөдүүлсэн, бусдад шилжүүлсэн нь баримтаар нотлогдож шүүхээс ял сонссон байна. Харин тэр өнөөдөр ч олимпийн хороог удирдсан хэвээр байгаа. Тэгвэл түүнийг огцруулахаар Монголын чөлөөт бүхий холбооны ерөнхийлөгч Давуд Орж, Монголын олимпийн медальтуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Баяр сайхан, Монголын даамын холбооны ерөнхийлөгч Минд Баяр зэрэг спортын холбоотын төлөөллүүд хэвлэлийн хурлыг хэд хэдэн удаа хийж байсан мөлий. Монголын үндэсний олимпийн хорооны эзэмшлийн газраас 3600 м2 буюу 47 сая 520 мянган төгрөгийг үнэтэй газрыг нийслэл өргөө компанид хууль бусаар шилжүүлэн өгчээ гэх мэдээлэлд өнөөдөр ийхүү тайлбар хийлээ. Энэ газрыг нийслэл өргөө компанид удирдах зөвлөлийн гүйц зөвлөлийн шийдвэр гаргуулаагүйгээр шилжүүлсэн гэж намайг буруутгасан. За энэ бол 2004 онд олимпийн чуулган оролцсон. Энэ олимпийн чуулганаар тамирчид зориулсан зочид буудал барих тухай орсон. Тэгээд надад даалгасан зочид буудал барих гэж. Тамирчид зориулсан зочид буудал Монголд хэрэгтэй юу? Энэ бол хэрэгтэй зүйл. Олимпийн чуулганы шийдвэрийг би биелүүлэх ёстой. Ингээд би нийслэл өргөө компанид гэрээ байгуулад энэ газрыг бол одоо нийслэл өргөө компанид шилжүүлж өгнө үү гэж би хүсэлтийг одоо Улаанбаатар хотын захиргаанд өгсөн. Улаанбаатар хот энийг судалж үзээд манай чуулган шийдвэр ард нь хамсардсан байсан. Энийг судалж үзээд нийслэл өргөө компанид шилжүүлсэн. Тэгээд нийслэл өргөө компани бол эндээ тэр зочдлуулаа бариагүй. Яагаад гэвэл цааш нь энэ газар нь бага томсгож авч чадвал зочдлуулаа барих, томсгож авч чадахгүй бол эндээ байцрынхаа одоо бэлтгэл сургалтыг хийх ийм л зорилго байсан. Тэгээд нийслэл өргөө компанид газар томсгож авч чадаагүй учраас тэр газар нь одоо байцрынхын бэлтгэлээ хийгээл байж байгаа. За энд бол миний буруу бий. Ямар буруу бий гэхээр би үүсэлээр шийдвэр гаргуулаагүй. Би яагаад гаргуулаагүй гэхээр би одоо чуулган шийдвэртэй учраас энэ нийслэлийн одоо захиргаанд бичсэн бичгтээ чуулган шийдвэрийг хавсаргаад явуулсан. За эндээс 47 сая төгрөгийн хохирол учруулсан гэж байдгийг. Тэгэхээр энэ 47 сая төгрөг гэдгийг одоо би та бүхнээр дамжуулж их зөв ойлгуулахыг хүсэж байгаа юм. Хүмүүс энэ 47 сая төгрөгийг намайг аваад кармалцсан юм шиг ойлгодог байхгүй юу? Энэ 47 сая төгрөг нь тэр газрыг үнэлсэн үнэлгээ. Хууль хяналтын байгууллагаас газар үнэлдэг одоо мэргэжлийн байгууллагаар үнэлүүлэхэд тэр газар бол 47 сая төгрөг болсон. Тэгэл тэр 47 сая төгрөгийн хохирол учруулсан гэж намайг одоо буруутгаж одоо дээрх ялыг өгсөн юм аа. Тэгээ би шүүхийн шийдвэрийг бол хүндрэх үзэж байгаа. Яагаад гэвэл би гүйцэтгэлийн шийдвэр гаргуулаагүй учраас. За түүнчлэн яаш шийтгэгдсэн хүн Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа нь 2012-оос 2014 онуудад олон улсын олимпийн хорооноос гишүүнчлээ асуулж байсан энэтхэгийн олимпийн хорооноос хүнд асуудал үүсэх магадaltaй гэх мэдээлэлд тайлбар өгсөн юм аа. Энэтхэгийн олимпийн хороотой адилхан юм болох юм шиг яриад байгаа юм. Энэ бол одоо их өөр зүйл шүү дээ. Энэтхэгийн олимпийн хороо олон улсын олимпиос эрхээ цуслуулсан. Энэ эрхээ цуслуулсан үндэслэл нь бол энэтхэгийн олимпийн хорооны ерөнхийлөгчийг түүнийг сонгодог гишүүдийг засгийн газар томилсон байхгүй. Тэгээд засгийн газар энэтхэгийн олимпийн хорооны одоо тэр бүрэн эрхт бие даасан байдалд халдсан учраас олон улсын олимпийн хороо төр хугацаанд түтгэлзүүлсэн. Тэгээд түтгэлзүүлээ тэрийг одоо дараа нь хурлын хийлгээд засгийн газрын оролцоогүйгээр хийлгээд ингээд одоо